Орой мэндийг хүргэе үзэгчтэй ладлизаас бэлтгэн хүргэдэг Тэнгэрийн цаг мэдээллийн хөтөлбөрийн 7 хоногийн тайм мэдээ үзэгчтэнд хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулъя. Эхний мэдээ, Дархан аймагт дархны төмөрлөгийн үйлдвэр нь евро стандартад нийцсэн ган бөмбөлгийн үйлдвэрийг ашиглалтанд оруулсан билээ. Энэхүү мэдээллээр 7 хоногийн тайм мэдээ эхэлж байна. Дархан аж үйлдвэрийн бүс нутаг болон хөгжих бүрэн боломжтой дэд бүтэцтэй нутаг хэмээн мэрэгчлэтнүүд хэлдэг. Ер нь хизээнээс аж үйлдвэрийн бүс нутаг хэмээн нэрийдэж ирсэн байдаг. Тэгвэл үүний нэгэн баталгаа болсон том бүтээн байгуулалтын нэг өнөөдөр нээлттэй хийсэн юм а. Энэ нь Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ган бөмбөлгийн үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр нь давтах технологиор ажиллах анхны бөгөөд хамгийн том байгаль орчин дээлтэй орчин үеийн дэлхийн тэргүүлэх технологид суурилсан бүрэн удирдлага болон хяналтын системтэй үйлдвэр юм а. Энэхүү үйлдвэр маань Герман улсын технологиор тоног төхөөрөмжөнд суурилагдсан. Энэ нь бол дэлхийд удаан зөвшөөрөгдсөн шүүлэр гэдэг 177 жилийн түүхтэй Германы технологи. Энэ үйлдвэрийг бид байгуулснаар Монгол улсад жилдээ 55-аас 60 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэр хүчин чадалтай үйлдвэр байгуулах болно. Ингэснээр бол бид гадагшаа урсах жил бүр 60 сая долларын гадагшаа урсгалыг дотооддоо барьж үлдээх боломж үүсэж байгаа юм а. Мөн эдгээр үйлдвэрийг барьснаар 100 гаруй ажлын байр шинээр үүснэ. Мөн энэ бол Европ стандартын чанарыг шаардлагыг хангасан өндөр технологийн өндөр чанартай бүтээгдэхүүн учраас биднээс хэрэглэгчдэд өртөг зардлыг бууруулахад үнэтэй өв нэмэр оруулна. Бид бүгдийн тооцож байгаагаар 15-аас 30% хэмнэлтийг гаргах байхаа гэсэн тооцоотой байгаа. Үйлдвэр хоёр үе шаттайгаар явж байгаа. Энэ үйлдвэр маань 25 мянган тонны хүчин чадалтай. Энэ бол давтах харгын үйлдвэр. Дараагийнх нь бид ондоо батнаагаад 30 мянган тонны 30-аас 35 мянган тонны цовх үйлдвэрийг барина. Нийтдээ болохоор 50-аас 60 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр баригдуулсан. Монгол Улсын засгийн газар үйлдвэрлэлийн бодлогыг бол дэмжих. Уг үйлдвэр нь ган бөмбөлгийг даралтаар давтах аргаар боловсруулдаг. Давтах арга нь бүтээгдэхүүн илүү бат бөх, илэгдэл дэвсвэртэй болгодог бөгөөд гангийн төрөл бүрийн орц найрлага, боловсруулалт хийж хатуулах шинж чанарыг нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагат нийцүүлэн үйлдвэрлэх бүрэн боломжтой юм а. Хамгийн сүүлийн үеийн Европын стандартаар ийм ган бөмбөлгийн үйлдвэр нээлттэй хийж байна. Ажлын байр нэмэгдэж байна. Хамгийн гол нь импортыг орлох бүтээгдэхүүн асар их мөнгө зардаг ийм ган бөмбөлгийг Монголдо үйлдвэрлээд оюу толгой, эрдэнэт болоод энэ үйлдвэрүүдэд нийлүүлнэ гэж байна. Тэгээ сая технологийн явж үзлээ. Маш энгийн бөгөөд орчин үеийн хамгийн сүүлийн технологи байна. Тэгээд Германы тоног төхөөрөмжөөр, Италийн тоног төхөөрөмжөөр хийгдсэн угсарсан ийм хатгуурчийг сая харлаа. Үнэхээр сэтгэл өндөр байна. Монголчууд бол дэлхийн үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн технологитой хөл нийлүүлсэн ийм цагаан анхны үйлдвэртэй болж байгаад бид баяртай байна. Ган бөмбөлгийн үйлдвэр нь 100-аас 140 мм голчтой ган бөмбөлийг давтах аргаар үйлдвэрлэх бөгөөд ерөнхийд цувах аргаар 60-аас 80 мм голчтой ган бөмбөлгийн үйлдвэр нэмэхээр ажиллаж байгаа гэлээ. Ингэснээр жилд 60 мянган тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай болох юм а. Эдийн засаг яхан хүндэн байгаа үед 100 ажлын байр гэсэн шинээр гаргана гэдэг бол бас томоохон арга хэмжээ. Энэ маань одоо хоёр үе шаттай. Эхнийх нь бол одоо давтах аргаар боловсруулж байна. Энийг бол өнөөдөр аюул тухай компани хэрэглэгч нь байна. Хоёр шатных нь бол цовх аргаар бас ган бөмбөлгийг үйлдвэрлэнэ. Ингэснээр нийтдээ жилдээ 55-аас 60 мянган тонн ган бөмбөлийг эцсийн одоо нэмэр үрдэгшин гэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр Монгол улс гадаадаас авдаг байсан ган бөмбөлгийг авахгүйгээр импортыг орлох. Нийтдээ жилдээ 60 сая долларыг орон нутгад Монгол улсаар шингээх юм боломж үүдэх юм байна. Энэ бол хамгийн чухал зүйл. Түүнээс гадна энэ одоо оюут гэсэн томоохон хэрэглэгчдийн өртөлийг 15-аас 30 одоо хувиар бууруулах юм боломж үүдэх гэдэг бол эдийн засгт томоохон хэмнэлттэй үйлдвэрлэлийн зам төвчний ийм боломж үүдсэн байна. Тэгэхээр нийт одоо дэлхийн үйлдвэрийн хамт олонд бас баярсаа эзэлж байна. Зах зээлийн хүндрэл одоо өнөөдөр үйлдвэр аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байгаад өнөөдөр шинээр одоо хөрөнгө оруулалт орж
үндсэн томоохон хөрөнгө оруулалт орж байгаа юм байна. Энэ нь одоо евро стандарт, Германы технологи, Италийн технологиуд орж ирсэн евро стандартын бүтээгдэхүүн байгаа юм байна. Тэгэхээр энэ нь цаашдаа дэлхийн зах зээлд өсөлтөг боломжтой ийм бүтээгдэхүүн байна. За ийхүү дархан төмөрлөгийн үйлдвэр компани эх орны хүдрээс нэмэн өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын үндэсний тэргүүлэгч компани болох зорилготойгоор ийхүү өнөөдөр албан ёсны нээлттэй яслал төгөлдөр хийсэн юм а. Үзэгч та бүхэндээ дараагийн мэдээллийг хүргэж байна. Дархуул аймгийн нийт нутгаар битүү цасан бүрхүүл тогтож хөдөө аж ахуйн цаг агаар мэдл сүргээр нөлөөлж өвөлжилт хүндрэх төлөвтэй болж байгаатай холбогдуулан Дархуул аймгийн засаг дарга тэргүүтэй ажлын хэсэг хонгороолоод шарын голын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан байна. Аймгийн нийт нутгаар битүү засан бүрхүүл тогтож хөдөө аж ахуйн цаг агаарын байдал сүргээр нөлөөлж өвөлжилт хүндрэх төлөвтэй болж байгаатай холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор аймгийн удирдлагууд за 4 ажлын хэсэг хуваагдсан сумдуудаар явж байгаа билээ. 2017 оны 1-р сарын 31-ний өдөр аймгийн засаг дарга Насанбат тэргүүтэй ажлын хэсэг хонгор сумын хойд хэсгээр өвөлжиж байгаа малчин өрхөөр орлоо. За хонгор сумд 802 малчин мал бүхий өрхөд 167.9 толгойн мал буюу хонь толгой шилжүүлснээр 208.8 мянган мал өвөлжиж хаварчна. Алслагдсан бүсийн одоо нэг 25 өрхийн айлуудад бол өвс тэжээлийг тараа олгосон байгаа. Мөн одоо дунд удаг 52 чиглэлийн 20 гаруй өрхүүдэд бас өвс тэжээлийг олгохоор ингээ бид нэр өнөөдөр 2 дахь өдрөө явж байна. Одоогийн байдлаар сумын хэмжээнд бол өвөлжилтийн байдал өндөрсөн байдалтай байгаа. Ер нь цасны зузаан, цасны нягтаас гадна одоо малын хөл одоо халцарч байгаа гэсэн мэдээллийг малчт маань өгж байгаа. Тэгээд ийм одоо хүндэрсэн айлуудаа бол бид нэр тусалцаагаа үзүүлээ явж байгаа. Мөн одоо аймагаас хуваарсан өвс тэжээл, улсын нөөцөөс хуваарсан өвс тэжээлийг мөн малчтаа зар хүргэн одоо ойр орчмынхан явах боломжтой одоо замын байдал одоо боломжтой тийм малчтаа бол өөрсдөр нь хөргүүлнэ. Алсын одоо чиглэлийн малчтаа одоо бид нэр ингэж хөргөж ажиллаа. За хонгор сумын засаг дарга малын бичээрийн зэсэн бүрхүүлийн зузаан нэгт тодорхойлох, малчтад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүн мал эмнэлгийн явуулын эмийн сангаар үйлчлэх, малд үзлэг тандалт хийх, малчтад зарим нэг шаардлагатай эд зүйсийн дэмжлэгийг үзүүллээ. За мөн малчин мал бүхий иргэдийн санал хүсэлтийг сонссон бөгөөд за малчтын хувьд өвс тэжээлээ дуусч байгаа өрх байхад за зарим нь өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан учраас өвс тэжээлийн хувьд гайгүй. За харин цас их орсноос шалтгаалan зам даваа боогдох эрсдэл гарч байгааг хэлж байсан юм а. Үлжилт гайгүй нөө энэ өөртөө хэд хоног хүүтрэл жаахан шуурснаас мал араад дохонтой сайхан амшиг хөнөө. Энэ аваар 15 айл өвлжиж байгаа. Тэгээ өвс тэжээл авчирч өгсөнд маш их баярлалаа. Энэ сумын удирдлагууд энэ онцгой байдал мэдлэх ирж өвс тоос авчирч өгсөнд их баярлалаа. Тэр нь жоохон хүндрэх тийшээ саяын гайгүйсэн саяын цас 2-3 хоногийн өмнө цас шуураад хатууруулаад ингээ хүрлээ хийсэн мал гарахад ер нь жоохон хүндрэлтэй л байгаа. Манайх одоо Дархуул аймгийн Шарангол сумын Боёнт гэдэг газар өвлжиж байна. Өвлжилтийн байдал бол яг гайгүй байсан. Одоо жоохон шуураад цас хатуураад жоохон хүндрэх талдаа л орж байна. Өвс тэжээлийнхэн 30% л үлдэж байна да одоо 70-50 нийтж угаал дуусч байна. За аймаг сумын удирдлагуудаар ахлуулсан ажлын 4 хэсэг нийтдээ 35 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан бөгөөд аймгийн засаг дарга тэргүүтэй ажлын хэсэг хонгор Шарангол сумын засаг дарга онцгой байдлын газар ус цагуур орчны шинжилгээний албаны цагуурч хүнс хөдөө аж ахуйн газрын мэрэгчлэлт малын эмч эрүүл мэндийн газрын түргэн тусламжийн засгийн эрхлэгч багтаж холбогдох үйлчлэгийг шуурхай түргэн малчтад хүргэлээ. Засны зузаан зарим хэсэгтээ 25-аас 35 см зузаантай бөгөөд цагаан зудрахуй хэмжээнд хүрсэн гэдгийг албаны мэрэгчлэлтнүүд хэлж байсан юм а. Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох цагаан хөтөл нам даваа гэдэг газраас эренцний хэмжилт хийхэд битүү засан бүрхүүлтэй зарим газартаа хунгарлсан засны дунд зузаан 25-аас 32 хамгийн их нь болохоор хунгарлсан газартаа болохоор 3 жалгаараа 40-с 50 см засны зузаантай нягтын хувьд бол дундас нягт нь 18-аас 22 грамм сантиметр куб хамгийн их нягт нь 25 грамм сантиметр куб байна. Засгийн газрын 2015 оны засгийн газрын 286 дугаар тогтоолоор бол зуудыг үнэлэх
шалгуур үзүүлэлтээр бол агаарын температур арын квадрат хазаалт 10 хоногийнхоор 3 градусаас хүйтэн ой тэр дээр цасны дундад зузаан 25 см нягт нь болохоор 0.25 см болоод цагаан зуттай зодорхуу гэдэг нь болохоор цасны дундад зузаан 16 см-ээс дээш дундаж нягт нь 20 см грамм сантиметр кубээс дээш байх нөхцөл байдаг. За энэхүү ажлын хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн засгийн эрхлэгч малчид мал бүхий өрхийн нийтдээ 40 гаруй өндөр настай ахмадууд болон нийлэх нэраа хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж анхан шатны тусламжийг хүргэсэн юм а. Энэ алслагдсан бүсэд амьдарч байгаа нийт 80 өрхий одоо 40 гаруй хүнд эмнэлгийн үзлэг хийж мөн одоо тусламжийг газар дээр нь үзүүлэхийн зэрэгч айлд байх шаардлагатай эм тариаг бол бас тодорхой хэмжээгээр өглөө. Энэ хүмүүс нь бол дотороос ихвчлэн тулгамдж байгаа асуудлаа бас ярьлаа. Зөвлөгөөг бас өглөө. Цаашд бол одоо энэ үнгүй эм бичлэлтээс бол очиж авах боломж болцоо муу байгаа учраас бас явуулын байдлаар бол ажиллаж өгөөшэй гэсэн саналыг тавьж байна лээ. Мөн одоо алслтан бүсэд амьдарч байгаа энэ өрхүүд маань болох дээрээс эмнэлгийн одоо анхан шатны аптекийг гэрийн нөхцөлд бол байрлуулах шаардлагатай юм уу гэдэг миний бодол төрлөө. За аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 2 дахь өдрөө Шарын гол суманд ажилласан юм а. Тус сумын шар хөтөл, буянт, нарийн жалга, ар хавчуу, булагт, бугт гээд нийтдээ 7 чиглэлд 54 малчин өрхөөр орж өвс, хэвэг нүүрс зэргийг өглөө. За Шарын гол суманд энэ жил 43 мянган долоо мал үйлчжээ. Шарын голын хэмжээгээр бол ерөнхийдөө цас ихтэй намар эрт цас орж хайрснаас болоод доогоороо мөслөлтөө одоо малын бэлчээлээ хомсдож зодын байдалтай болсон байна. Тэгээд одоо Дахуул аймгийн онцгой комисс, Дахуул аймгийн засаг дарга Алсанбат болон Дахуул аймгийн олбогдох агентлагууд онцгой байдлын газар өнсөд ажихын газар бусад мэргэжлүүдийн явд одоо малчтаараа ингээд тойрч явна. Тэгээд отроор явж байгаа малчтай хүртэл хурж ажиллаж байна. Өнөөдөр бид малчтай бас багаахын хэмжээний тусламжийг бас хүргэж явна. Малчтын маань мал балгаа сэтгэл зүй бол бас айгу сайн байна. Тэгээд одоо энэ дэш цас нэмж орохгүй үтгэхгүй бас арай дулаар бол үйлчлэх гайгүй энэ үйлийг бас гайгүй давчих болов гэсэн таамаг бас харагдчихэ. За 1-р сарын 15, 16-ны өдрүүдэд цаг агаар огцом хөөдөрч хүчтэй шуурсны улмаас цас хунгарлаж хатуурсны улмаас цас даваа хаагдах эрсдэл байгааг малчид хэлж байсан юм а. За мөн хонгор сумын нутаг дэвсгэрт гарсан малын цэцэг өвчний талаарх мэдээллийг төлхөө сонирхож байлаа. За ерөнхийдөө хонгор суманд гарсан цэцэг өвчнийг эрт үед нь илрүүлж холбогдох шуурхай арга хэмжээг авсны үр дүнд өнөөдөр уг өвчний дэгдэл буурч голомтыг устгасан бөгөөд цаашдаа өөр аймаг сумаас мал авч болохгүй гэдгийг холбогдох газрын мэргэжилтэн хэлж байсан юм а. За 2 өдөр бид нар энэ аймгийн засаг даргатай хамт хонгор Шарын гол сумын малчтаар явлаа. Үйлчлэлтийн нөхцөл байдалтай танилцаад. Тэгээ ер нь бол одоо Дархан аймаг бол нэрнгүйдээ бол сагаан зодорхоо байдалтай байгаа. Ер нь цасны хэмжээ бол яг харилцан адилгүй. Зузаан газар их зузаан. Нэмгэн газар нэмгэн зарим газар хатуурсан. Малын хөл нэлээд халцарсан тийм байгаа юм байна. Яг бидний явсан малчтаар явахд бол одоогийн байдлаар нэг актер зөөс хорогдол гараагүй байгаа юм байна. За өвс тэжээлийн нөөц бол ерөнхийдөө нэлээд багтсан. Бэлдэж авсан өвс тэжээлийнхээ зарим нь талдаа орсон, зарим нь 70 орчим хувийн ашиглажсан байдалтай байгаа юм байна. Зүгээр одоо малын өвчлөлийн талаар бол одоогийн байдлаар одоо цаваас авах асуудал алга байна. Зүгээр Дархан аймгийн хувьд бол одоо 5 хүн мэдж байгаа. Хоньны цэцэг өвчин гарсан. Яг энэ бид нар мэргэжлийн байгууллагуудын хамтаар бас хонгор сумын засаг дарга онцгой комиссийн бүрэлдэхүүнтэй бид нар бас тодорхой хэмжээний арга хэмжээ авсны үр дүнд бол энэ голомтыг бол зогсоож чадсан. Эрсдэлтэй эсгийн мал зургийг бол одоо ихний ээлжинтэг 40 сар орчим мянган толгой малыг бид
цэцэг өвчнөөс урьдчилан сэрэлх багсын тариаланд хамруулсан байгаа. Одоо энэ 2 дугаар сарын 5-наас эхлээд үлдсэн 50,000 малт багсынжуулах ажлыг зохион байгуулахаар явж байгаа. За мөн энэ сарын 5-6-ны үеэр хүн сүдэн аж ахуйн газрын холбогдох мэрэгчлэлтүүд малт вакцинжуулалтыг хийхээр болсон гэдэг мэдээллийг өгсөн юм а. 2 өдрийн хугацаанд нийтдээ хонгор шарын гол сумын аслагдсан цэгт амьдарч байгаа 87 өрхөд 160 боотлол үс, 254 шуудаа хэвэг, 240 шуудаа нүрс, 200 ширхэг илгэвч нэмнэ. За эмийн сангуудын эм холбооноос хандвилсан 15 багц анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай эм хэрэгслийг тус тараасан байна. За Дархан аймгийн хонгор сумын нутаг дэвсгэр түүн дотроо хонгор сумын хойд хэсгээр 90 сумтай зарлж байгаа газрууд за шарын гол буулаг буйнт өврийн дийл хаалхт гэсэн ийм газруудаар яваад мөн түнчлэн яг өнөөдөр бол бид нэр одоо төмөр толгой орчимд ирж байна. Ингээ манай ажлын хэсгийн нийт аялалч бид нэр бол 87 өрхөд нийт одоо тусламж дэмжлэг үзүүллээ. За 40 гаруй хүнийг одоо эмнэлэг үйлчлэгээр үйлчиллээ. За 10-аад орчим айлын одоо малт үзлэг хийж ингээ бид нар бол өнөөдөр бол аяллахаа үндсэн зорилгыг биелүүлээд өндөрлж байна. Тэгэхээр эцэст нь ингээ харахад бол ер нь манай аймгийн хэмжээнд түүн дотроо хонгор сумын хойд хэсгээр бол үндсэндээ заддын байдалтай орцсон байгааг бол харлаа. Ингээ бид нар ажлын хэсэг онцгой байдлынхаа оролтыг дахин хуралдуулж дахиж одоо ямар арга хэмжээ авахыг за Монгол улсын шадар сайдын орон нутагт ажиллах ажлын хүрээнд улсын онцгой комиссд ямар асуудлуудыг одоо тавьж ямар асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар хүсэлтэд ингээд илэрхийлнэ. За мэдээж аймгийн хэмжээнд тараагдж байгаа өвсний үдийг бид нэр сум орон нутагт нь тарааж сум орон нутгийн удирдлагууд зөвхөн одоо энэ удаагийн ажил биш. Орон нутгийн удирдлагууд цаашид бас малчтад түгээх хөргөх асуудлыг үе шаттайгаар ингээд шийдээд явнаа. Тийм учраас энэ малчин өрхүүд ойр орчмороо нийлээд бензин тосоо базаагаад унаа малаа тэгээд сумдуудаасаа бас өөрсдөө бас зөвхөн орон нутгийн удирдлагуудыг хараад байх биш. Өөрсдөө багаараа ах дүүсээрээ хотол айлаараа нийлээд ингээд энэ тараагдж байгаа өвснүүдийг бас яаралтай татаж авах хэрэгтэй байна. Бидний зүгээс бол хонгор сумын хойд хэсэг дээр бол дахин одоо вакцинжуулалтын ажлын үеэр бас болцоо боломж байвал дээр нь одоо энэ иргэдийн хурал бусад газруудаас ирсэн хандив тусламжийг хэлбэрээр хөрөнгө мөнгийг нь цугласан айлууд руу дахиж өвс төжөөл хөдөлтөж авч одоо тийшээ хүргэх замаар бол хойд талаа бол илүү анхаарах нь зүйтэй юм байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрлээ. За улсын нөөцөөс тодорхой хэмжээний өвсийг үн төлбөргүй тэжээлийг 50% хямдалтай олгох шийдвэрийг улсын онцгой комиссаас гаргасан учраас хөсөөл малчид өөрсдөө өвс тэжээл авах боломжтой гэдгийг энэ үеэр уламжилсан юм а. За мөн энэ сарын 15-16-ны өдрүүдэд малчтын хаваржилтын нөхцөл байдалтай танилцж малчтад туслах 1000 төгрөг аяны хүрээнд цугсан хандивуудыг малын тоо толгой баг өрх толгоос олон хүүхэдтэй мал маллаганд хүн хүч дутмаг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхөдөд хүрэхээр болсон юм а. За Дархан аймгийн засаг дарга Насанбат тэргүүтэй ажлын хэсэг хонгор шарын гол сумдаар ажилласан бол үргэлжлүүлэн Дархан сумын малчтын өвлжилтийн байдалтай танилцсан мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Дархан сумын засаг дарга аз жаргалаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 1-ний өдөр хонгор орхон сумын нутагт өвлжиж байгаа малчин багийн 80 гаруй өрхөөр орж за Дархан сумын онцгой комиссийн шийдвэрийн дагуу малчтад дүн төлбөргүй олгож байгаа хэвэг болон ерөнхий боловсролын сурагчдын цуглуулсан илгээвч нэмнээ бэлгийн ахуй хэрэглээний зүйлсийг хүргөө өглөө. За мөн Дархан аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүн улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрваа малчтай илгээсэн эмнэлгийн за анхны тусламж үзүүлэх өрхийн эмийн сан болон Улаанбаатар гурилыг малчтад өгсөн юм а. Аймгийн онцгой комиссийн шийдвэрийн дагуу аймгийн задаргаас өгсөн үүргийн дагуу Дархан сумын мал бүхий малчин өрхүүдээр тойрох ажлыг эхлүүлж байна. За бидний хувьд бол өнөөдөр ер нь бол цаг агаар хүндэрсэн саяны сүүлийн хэд хоногт одоо засан шуургыг тавьсантай холбогдуулж нийт одоо малчин өрхөөрөө тойрох за улсын болон аймгийн онцгой комиссоос олгож байгаа тусламжийн бараануудыг одоо эзэд дээр нь газар дээр нь одоо хөргөж өгөх ийм даалгавартай яваа. Улсын хурлын гишүүн Хаян Хэрваа маань нийт Дархан аймгийн хэмжээний малчин өрхүүдэд зориулж бас гарын бэлгээ хөргүүлсэн. За энэ бол өвлжид хүндэрж байгаа үед бол малчтад зөвхөн мал гэхгүйгээр одоо хэдийгээр бид нар бол одоо улсын нөөц аймгийн нөөцөөс бол малчтад малдан зориулж одоо өвс тэжээл өгж байгаа бол их хурлын гишүүн маань одоо намын бүлгийн дарга маань малчтаа зориулж за төрийн тусламжийн анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний одоо ирж бүрдэл за малчтад зориулсан одоо тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг хүргэж байна. Тэгээд энэ бол нийт одоо малчин өрхүүдэд хүргэнэ гэж ойлгож байна. Одоо маань нийт 20 гаруй өрхөртэй. Тэгээ одоогийн байдлаар 2 өрхөр маань туулсан байна. Өөсөд айгүй модерн өвсгүй хэцүү байна.
Өнөөдөр одоо та нар ингэ авчиж ийм сайхан юу авчиж гардаж өгч та нэг баяртай байна. Бас энэ ч аваа нэг шуудаг хийв гэдэг чинь бас нэг 2 өдөр болоод өхөр малд нөхчин. Тий. Сайхан нэмэртэй энэ чаар нэг сайхан баяртай байна өнөөдөр. Малчтын хувьд бэлтгэсэн өвс тижээлийнхэн 70% гаргасан. За үүнээс илүү цаг хүндрвэл өвс тижээл хомсдох магадaltaаг энэ үеэр хэлж байсан юм а. Өнөөдрийн байдлаар Дархан сумын аюулгүй нөөцөд 40 тонн өвс, 10 тонн тижээлийн будаа, 4 тонн хэвэг байгаа юм. Одоогоор малчтай дэмжлэг болгохоор усын нөөцөөс тодорхой хэмжээний өвсийг өн төлбөрөг харин тижээлийг 50% хямдралтай олох шийдвэрийг онцгой комиссаас гаргаад байгаа юм а. Монгол Улсын шатар сайдар ахлах ажлын хэсэг Дархан аймагт ажилласны дараагаар бусад одоо Сэлэнг аймгийн сумдад байрлаж байгаа отроор өвлж байгаа малчтаараа одоо нэг бүрчлэн тойрноо. За энд бол одоо улсын нөөцөөс тодорхой тооны бас өвс тижээлийг бидэрт хямдралтай үнээр олгох, үнэгүй болох юм шийдвэрүүд гарч байгаа. Тэр өнөөдөр бид нар малчтаа бол энэ мэдээллийг хүргэж өгч за шаардлагатай авах хүсэлтэй байгаа бол малчт маань улсын нөөцийн газраас очиж Дархан сумын одоо иргэдээс очиж одоо өвс тижээл өн төлбөрг авах за тижээлийг бол 50% хямдралтай авах юм боломжтой байгаа гэдгийг одоо хэлж байна. За энэ жил бол одоо бас зас зодихтэй баах хүнд хинэл байна. Тэгтээ одоохондоо бол нэг мал аргуу яасан юм алга. Тэгээд манайх ч одоо 30-40 л өхөр байна. Тэгээд за 15 портер өвс нэг 40 дуут хэвэг 20 дуут энэ манайх будал авсан. Одоо тэгээ бэлдсэн өвс тижээлийнхээ хэр хэмжээг нь хэрэглэж тал ойн илүү гараад явж байна. Сум орноос одоо их тусалж байна. Тусламж өгч байна. Тэгээд болох байгаа да гэж бодож байна. Ажлын хэсгийнхнийг малчтай уулзах үеэр зөвхөн үйлчлэлээс гадна амьдарч байгаа газар нутгийнхаа дэд бүтэц усан хангамжийн асуудлыг мөн хүндсэн. За тухайлбал 3 шар Дархан 2 орчмын айл өргөд ундны цэвэр ус авах гүний хутагтай болгох боломж нөхцөл байгаа эсэхийг сум багийн удирдлагуудаасаа тодрууллаа. За манай энд бол анх тогны асуудал их хүнд байсан. Одоо бол гүний хутагны асуудал үнэхээр хүнд байна. Усны одоо их шар гарч байгаа учраас одоо яаралтай худагийг гүний хутагтай болгож өгвөл одоо их сайн байна гэж би бол малчны хувьд хүсэж байна. За 3 шар эсэгт маань одоо өндөр хүчтэй цахилгаан хүчлэн ундаг байгаа. Ундаг учраас Азаа дарга маань сая цуг явж байгаад бас энийг шийдъя гэдэг талаар ярьлаа. Мөн ичвод төмөр замын цахилгаан эрчим хүч ус хангамжийн алга гэж байдаг. Тэрний дарга нь алтан гэж хүнтэй ярилцж байгаад одоо энийг шийдэхэр болж байгаа. Трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болж байна. За мөн 3 шар дээр бас энэ дээр усны асуудал бас эрүүл ахуйн шаардлага хангадаггүй учраас энэ дээр худгийг одоо шинээр хийхээр бас Азаа дарга маань бас дэмжинэ гэж байна. Тэгэхээр бол эх жилээс энэ худгийнхаа асуудлыг дулаа орохоор мэдээж эндээ худаг гаргах талаар бас цаашаа явагдаад ажил болгоод явна. За албаны төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэгт гос хот үрхийн эмнэлгийн эмч явсан бөгөөд явуулынхаа онцлогооны сүүлийн үеийн аппаратаар зүрхний бичлэг хийх, за цусны даралт хэмжих зэрэг эрүүл мэндийн анхан шатны үйлчлэгийг малчтаа үзүүллээ. Ажлын хэсэг эх 7 хоногт үргэлжлүүлэн Сэлэнг аймгийн нутагт үйлчилж байгаа отор хийж байгаа малчтаараа тойрох юм а. Үзэгч та бүхэндээ дараагийн мэдээлэл хүргэж байна. Дархан аймгийн музейн зүгээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан хорол, өвчөр, алаг мэлхий зэрэг Монгол ардын тоглоомыг заах сургалтаа эхлүүлсэн байна. Монгол ардын уламжлалт тоглоомоо бид бүхэн тэр болгон мэдээд байдгүй. Үүнтэй холбогдуулан Дархан аймгийн музейн зүгээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мартагдсан үеийг сэргээж дэлгэрүүлэх, танин мэдүүлж чөлөө цагаа интернет ертөнцөөр аялах биш, харин Монгол ардын уламжлалт наадгаараа тоглож цагаа зөв боловсон өнгөрөх боломжийг бий болгох зорилготойгоор Монгол ардын тоглоомоор хин сайн наадахын аянг зохион байгуулж байна. Манай аймгийн музей болгоор нь боловсролын хөтөлбөртэй байдаг. Тэгэхээр боловсролын хөтөлбөр ямар зорилготой юм гэхээр музейн одоо шилэн хоргонд байгаа үзмрийг одоо хүүхдүүдэд боловсролын хөтөлбөрөөр дамжуулах, илүү түлхүү ойлгуулах, одоо тэдэнд уламжлуулах, түгээх ийм сурталчлах ажлыг хийдэг байгаа. Тэгэхээр бид нэр сүүлийн үед бол яг одоо цагаан сар болохтой холбогдуулаад Монголын уламжлалт тоглоом наадгаа болох одоо хорол, өвчөр, алаг мэлхий өрг тоглоомнуудыг хүүхдүүдэд зааж одоо сургаж байна. 16 оны 11 сараас хойш энэ одоо үйл ажиллагаа маань эхэлсэн. Одоогийн байдлаар 15 сургууль нэлээд олон одоо 15 одоо ангийн хүүхдүүд анги хамт олноор ирж сураад тоглоомоо одоо ингэж заалгаад тийм ээ тэгээд цаашаа ээж аав найз нөхдөд зааж сурах тийм ирмэлцэлтэйгээр ерөөхдөө одоо явсан байгаа. Тэгээд энэ ажил маань маш амжилттай явагдаж байна.
Яг бид нэр 3 дугаар ангиас эхлээд 10 дугаар анги хүртэл юу хүүхдүүд заагаад байна л да. Гэтэ энэ тоглоомыг бас сурах бас насны тийм онцлог байна. За 3-аас 6, 7, 8 дугаар ангийнхан бол айгүй идэвхтэй сурж байна. Одоо юмыг ойлгох, одоо энэ тоглоомыг ойлгох тэр процесс айгүй хурдан явагдаж байна л да. 10, 11 дугаар ангийнхан болохоор тэд нар чинь нөгөө хичээл ихтэй те эсвэл сошиал медиа ер нь ингээд нөгөө янз бүрийн асуудалд анхаарах нь их байдаг болохоор жоох удаан ойлгох юм билээ. Тэгэхээр бид нар энэ уламжлалт энэнгээр юу харагдаж байна гэхээр уламжлалт энэ тоглоом наадгыг бага наснаас нь зааж сургаж эднэрт ингэж өвлүүлж үлдээхгүй бол бүр ингээд том босон чэйнийг сур гэдэг ахаар хүүхдэд жоохон арай удаан байдаг юм билээ. Нэг тийм процесс харагдаж байгаа. Мөн Дархуул аймгийн Музейн зүгээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчид руу чиглэн 9-р сард зургийг унших анги зохион байгуулсан бол өнгөрсөн жилийн хувьд би бичин жил гэсэн арга хэмжээг зохион байгуулж харин сар шинийн баярыг өгтөө энэ жил би дахиад жил гэсэн арга хэмжээг уламжлалт болгон 2 дахь жилдээ зохион байгуулахаар болсон байна. Музейн хувьд байгалийн түүхийн угсаатны найрамдлын гэсэн 4 танхимтай өглөө 9 цагаас оройн 18 цаг хүртэл ажилладаг. Дашрамд дуулахад том хүн 1500, хүүхэд 800, цэцэрлэгийн насны хүүхэд 500 төгрөгөөр үзэж тоглох боломжтой юм а. Үзэгч та бүхэндээ дараагийн мэдээллийг хүргэж байна. Дархуул аймгийн дотор албанаас хов хүний орлогын албан дотрын хөнгөлөлт чөлөөлөлт болон аж ахуйн нэгжийн орлогын албан дотрын жилийн эцсийн тайлан нэгтгэлийн талаар хэвлэл мэдээлэлээр дамжуулан мэдээлэл хийлээ. Эргэнхүү хувь хүний орлогын албан дотрын тухай хуулийн 16-24-р зүйлд заасны дагуу хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдах боломжтой. 1-р хувь хүний өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдрал суух зориулалтаар анхудаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдаа авахд зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлнө гэж заасан байдаг. 2-дугаарт албан дотор төлөгчийн төрсөн буюу өрчилсөн хүүхэд гадаад дотоодын ихтэйд болон мэргэжлийн боловсролын сургууль коллежид элсэн суралцж байгаа бол түүний сургалтад төлсөн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан дотрын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байдаг. Тухайн жилдээ сургалтын төлбөрт 2016 оны 1-р сарын 1-ээс 2016 оны 12-р сарын 31-ний хооронд буюу тайлант хугацаанд төлсөн төлбөрийн баримтыг үндэслэн 10% буцаа олгодог. Тэгвэл дээрх шаардлагаар анхудаа байр авсан болон сургалтын төлбөр төлсөн иргэд хувь хүний орлогын албан дотрын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжтой. 2016 оны татрын тайлангийн жил дуусж байгаатай холбогдуулаад бас дараах мэдээллүүдийг өгье татрын албанаас. Үүнд нэгт нь бол хувь хүний орлогын албан дотрын тухай хуулийн дагуу иргэд хөнгө орон сууцны хөнгөлөлт болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлтөнд бол хамрагдаж байгаа. Энэ оны эхнээс 1 сарын 2-оос эхлээд бол тайлан үйл авалтын хугацаа нэгдээд өмнө бас мэдээлэгдсэн. Өнөөдрийн байдлаар 1 сарын 13-ны байдлаар бол 530 хүний иргэний 350 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр гарсан байгаа. Өнөө 2017 оны 1 сарын 30-ны байдлаар бол нийтдээ 1630 иргэний тэрүүн төгрөг олгохоор ингээд материалаа бол иргэд татрын албанд ирүүлээд байна. Гэхдээ тухайн боломжийг иргэн жилд нэг удаа эдэлдэг болохоор энэ боломжоо эдлээд бас цаг хугацаанд өөртөө цаг хугацаа хэмнээд бас 2 сарын 15-ныг хүлээхгүйгээр өөртөө бас цаг заваа гаргаад энэ татрын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ бол өглөөний 8:30-аас оройн 6 цаг хүртэл үйлчлэг үзүүлж байгаа. Энэ үйлчлэгэндээ бол та бүхний ойлгохгүй байгаа тэр захимаар тайлан илгээх эсвэл хүлээн авах энэ бүх процессуудыг татрын байцаагч бол та бүхэн зөвлөгөө өгч өөртөө бол шивж тайлан илгээх энэ үйлчлэгнүүдийг үзүүлж байгаа. Энэ боломжуудыг бас эдлээд тайлангаа хөнгөлөлтийн тайлангаа эдлэх хэрэгтэй. Мөн татрын албанаас аж ахуйн нэгжийн орлогын албан дотрын жилийн эцсийн тайлан нэгтгэлийн талаар дараах мэдээллийг хийсэн юм а. Хувийн орлогын албан дотор хөнгөлөлт тус гадна 2-оос түүнээс дээш орлого олж байгаа иргэд бизнес эрхч иргэд маань бол 2016 оны 1 сарын 1-ээс эхлээд патент жишгээр төлжсэн иргэд бол шинэ хуулийн дагуу иргэний орлого татвар төлөх хуудасаар бол тайлангаа өгөх ийм үүрэг хүлээгдэж байгаа. Энийг татрын алба бол 2016 онд бас бүх сошиал медиа бүх сувгуудаар бол мэдээллийг өгч одоо ч гэсэн өгж байгаа. Энэ бас 2 сарын 15-над тасалбар болно. Үүнтэй холбогдуулаад сануулхад иргэн бизнес иргэд бол бас өөрт үүсэх эрсдлээс бас өөрийгөө хамгаалж хэрэгтэй. Энэ юу гэж юм гэхээр бол тухайн бизнес иргэн тухайн жилийнхаа татрын тайлан 2 сарын 15-ны дотор татрын албан тайлагнаагүй нөхцөлд танд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу бас хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ 240 мянга болсонтой холбогдуулаад бол захиргааны хариуцлагын тухай хуулиар
720 мянга хүртэл дөрөвний торгуул ноогдохоор байгаа. Манайхан иргэд бол за яг өмнө нь татвар ингэжлээд ингээд ирдэг. Одоо бол захиргааны харилцааны тухай хуулиар татварын хаалбар ноогдуулаад тухайн шийдвэр өгцөг бол шүүхт хэмжлэл болоо. Татварын жилийн эцсийн тайлбартай холбогдсон бол аж ахуйн нэгжийн орлогын албан тайлан эрсдэл бол 26% явж байна. Өнөөдрийн байдлаар тэгэхээр аж ахуйн нэгж одоо эрхлэгч бизнес эрхлэгч бол одоо жилийн эцсийнхаа тайлангийн хугацааг өгж өгөх хэрэгтэй байна. Тийм учраас одоо энэтэй холбоотой тайлангийн эрсдэлтэй холбоотой заавал тайлан нь бол тоон гарын үсгтэй байж баталгаажж байгаа. Тийм учраас тоон гарын үсгээ хүсэлтэд явуулж одоо авах хэрэгтэй байна. Тэгээд бас хуваарь бизнес эрхлэгч иргэд маань бол патентын хууль хүчингүй болсонтой холбогдуулан бүгд иргэний орлогын татварлагчаар тайлан ирүүлэх байгаа. Тэгэхээр энэ төрлийн тайлангийн сурчлагыг бол татварын хэлтс бол сургалт бол танхимын сургалт явуулж байна. Томоохон захууд дээр бол одоо 2 сарын 3-наас эхлээд томоохон захын бизнес эрхлэгч болгонд бол тайлан хэрхэн гарах талаар бол сургалт сурчлагаа явуулнаа. Тэгтээ та бүхэн тэрэнд бас өргөнөөр оролцоорой гэж бас хэлхэн зүйтэй байх. Тэгээд тайлангаа хамгийн гол нь эрцээ бол хугацаанд нөө гэж одоо эрсдэлгүй түрүүний манай ахлах байцаагчийн хэлсэн шиг эрсдлээс өөрсдөө хамгаалаарай гэж хүсэж байна да. За татварын хөнгөлөлт чөлөөлтийн боцон авалтын тайлан хуваарь бизнес эрхэлж буй иргэд өөрийн болон үйлчилж буй татварын албаны цагийг хэмнэх үүднээс бүрдүүлбэл зохиох материалаар маш сайтар бүрдүүлэх шаардлагатай. Энэхүү бүрдүүлэх материал заавар маягтыг татварын албаны www.mta.gmail хаягаар хандаад хувь хүн хэсгээр ороод хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөт хэсгээр нэвтэрч бүрэн мэдээлэл авах боломжтой. За харин интернетгүй тохиолдолд 1288 мөн 7037 7388 утсаар холбогдсон мэдээлэл авах бүрэн боломжтой юм а. Дараагийн мэдээлэл хүргэж байна. Ахмад настуудад олгох насны хишгийн бүртгэл эхэлсэн байгаа. Засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ач санах хуулийг батлуулж, азабуурлуудаа насны хишиг олгох эрхцээ орчин бүрдүүлнэ гэж тусгасан байдаг. Энэ зорилтын хүрээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ахмад насны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулж өнгөрсөн 7 хоногт улсын хурлаар батлуулж холбогдох журмыг засгийн газраар батлуулсан юм а. За хууль батлагдсанаар 65-аас 69 наснд 50 мянган төгрөг, 70-аас 79 наснд 80 мянган төгрөг, 80-аас 89 наснд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш наснд 250 мянган төгрөгийг цагаансар усын наадмаар буюу жилдээ 2 удаа насны хишиг олгохоор болоод байгаа юм а. За насны хишиг авахын тулд хэрхэн бүртгүүлэх вэ? За энэ журманд бол насны хишиг олох журманд ямар материал бүрдүүлэх талаар тодорхой зааж өгсөн. За насны хишиг авах иргэд бол ахмад насны иргэний үнэлэх, за эсвэл иргэний үнэлэхний лавлгаа, за итгэмжлэлтэн төлөөлөгчийн иргэний үнэлэх, за эсвэл иргэний үнэлэхний лавлгаа гэсэн ийм хоёр өчиг баримтыг бүрдүүлж насны хишгийнхаа материалыг бүрдүүлж өгнө. За өнөөдөр Дархан улаан аймгийн хэмжээнд Дархан сумын 1-ээс 16 өргөө малчин баг, хонгор орхон шарын гол сумын багууд дээр манай хөдөлмөр эрхлэл нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд багийн засаг дарга нийгмийн ажилтан зохион байгуулагч нартай хамтраад насны хишиг ажлыг зохион байгуулж эхэлж байна. Тэгэхээр манай иргэд за өнөөдрөөс эхлээд насны хишиг олох өргөдлөө зохих журмын дагуу бүрдүүлж харьяа багийнхаа төв дээр очиж одоо энэ материалыг бүрдүүлэх юм бол цагаан сарын өмнө насны хишиг олох ажил санхүүжилтөнд нэгдэж насны хишгийг бол иргэдийнхээ гар дээр хөргөнэ гэдэг ажлыг зохион байгуулах. Насны хишиг олохдоо тухайн иргэний төрсөн он сар өдрийг тооцож насны хишгийг бол олгохоор журманд бол тусгагдсан байгаа. Тухайлбал тухайн иргэн 2017 оны 1-р сарын 31-нд 60 нас хүрсэн бол тэр үед 2-р сарын 1-ээс эхлээд өнөөдрөөс эхлээд бүртгүүлээд насны хишгийг авна гэсэн. Хэрвээ тухайн иргэн 2017 оны 2-р сарын 5-ны өдрөөр 60 нас хүрж байгаа бол 5-ныхаа өдрөө очиж өргөдлөө өгч одоо бүртгүүлж насны хишиг авах эрх үүсэх юм а гэсэн байдлаар энэ яг тухайн иргэний төрсөн он сар өдрийг харгалзаж насны хишиг олгох ажлыг зохион байгуулна гэсэн журмын дагуу явагдана. Ахмадууд насны хишиг авахдаа өнөөдрөөс эхлэн оршин суугаа сум болоод багийнхаа нийгмийн ажилтнанд хандна. За мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авч болох юм а. За ингэхдээ иргэний захин үнэлэх авчирч насны хишиг авах өргөдлийн маягтыг бүглэж бүртгүүлэх юм байна. За ингээд энэ сарын 25-наас хойш хөдөлмөр халамжийн газартаа за Гэрээтэй банкаар дамжуулан насны хишгээ авах юм а. Нуудад насны хишиг олохдоо
манай ерхий газар дээр гэрээ байгуулсан 3 банкар дамжуулан олгож байгаа. Тэр нь бол Төрийн банк, Хаан банк, Капитал гэсэн 3 банкар дамжуулан олгоно. За мөн тухайн иргэн бол 6 сарын 30-наас өмнө материалаа бүрдүүлж өгсөн байх ёстой. 6 сарын 30-наас хойш өгсөн тохиолдол бол дараа оны 18 оноос эхлэн насны хишиг хамрагдах ёстой байгаа. Насны хишиг олохдоо тухайн иргэн өөрөө одоо юу гэдгийг Төрийн банкнд данстай байх юм бол Төрийн банкнда өргөл өгөөд тэр дансаараа авч болно. Тэгээгүй тохиолдол ерөөсөө бүх иргэдэд бол данс нээж өгнө. 3 банк маань ямар ч шимтгэл байхгүй, дансны үлдэгдэл харгалцахгүй, тухайн хүнээс хураамж авахгүй, мөн энэ насны хишгийг одоо ямарваа нэгэн тэтгэврийн зээлтэй байх юм бол тэтгэврийн зээлээс нь бол суудгаж авахгүй гэсэн байгаа. Тэгэхээр ийм тохиолдол гарах юм бол манай халамжийн нийгэм хөдөлмөр халамж үйлчлэгийн газарт бол хандаж бас хэлэх хэрэгтэй. Тэгвэл бид нар бас тухайн банкудад бас хандаж албан хүсэлт өгнө. Тэр ямар ч шимтгэл авахгүйгээр тухайн хүний данс руу орох ёстой гэсэн үг ээ. За дашрамд сануулхад тухайн банк насны хишгийг өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээлийн хүнд суудгаа авах хориотой. Дархуул аймгийн хэмжээнд нийтдээ 9700 гаруй ахмад байдаг бөгөөд насны хишиг авах эрх нь үүссэн 65-аас дээш насны 5000 гаруй ахмад байдаг гэсэн статистик үзүүлэлт байна. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарал хандуулно. Утааны аюул нүүрсийн энэ үед эрчим хүч бага зарцуулдаг, эрүүл мэндэд хор нөлөөгүй хэрэглэхэд хэлбэр халаалтын системийг дотооддоо үйлдвэрлэн, улмаар зах зээлд нийлүүлэх боломжтой жижиг дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл хэлж байна. Шинэ халагчийг гэр хорооллын айлд туршилтаар хэрэгжүүлж, үр дүнд нь эргэж сэтгэл хангалуун байвал цаашид зөвсөл хөтөлбөрт хамруулан хамтран ажиллах боломжтойг Дархан сумын удирдлага хэлсэн байна. Улаанбаатарын утаа гамшигын хэмжээнд хүрснийг хүн бүр ярьсаар угтаа анин зөвхөн Улаанбаатар жиш хөдөө орон нутагч мөн хөндөгдөх гол сэдвийн нэг болсон. За хэдийгээр утаатай тэмцэх удаа дараагийн арга хэмжээ төр засгаас авч хэрэгжүүлсээр ирсэн ч дөрвтэй үр дүнд хүрээгүй. 100% өөрчилж нүүрсээ коксжуулаад ч байдалд ирдэггүй. За харин одоо гэр хорооллын айл өрхөдөд захилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх ажлыг зохион байгуулснаар утааг багасна гэж үзэж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа уг ажлын хүрээнд галалгаатай айл өрхөө шөндөө гал түлхэхийн оронд халаалтын системийг ашиглах боломжтой болж байгаамаа. Эдийн засгийн хувьд ч энэ ашигтай байж болох хувилбар гэж үзэх хэрэгэд цөөнгүй байна. За иймээс эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай учраас эрчим хүч бага зарцуулдаг, эрүүл мэндэд хор нөлөөгүй хэрэглэхэд хэлбэр халаалтын системийг дотооддоо үйлдвэрлэн, улмаар зах зээлд нийлүүлэх боломжтойг жижиг дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл хэлж байна. Энэ халаалтын систем болохоор миний өөрийн патент байгаа. 2008 оноос хойш энийг хөдөөний малчид дид үцэцгүй газар эрчим хүчний экосүргөө боломжгүй нөхцөлд гэр байшингийн халаалтыг яаж шийвэл болох вэ? Эрчим хүчний экосүргийг яаж гаргах вэ гэсэн зорилгоор энийг санаачилсан. Тэгээд энэ өнгөрсөн оны 8 сард патент авсан байна. Тэгээд энэ бус бүтээгдэхүүнээс ялгарх тал нь болохоор халагч элемент нь хагас дамжуулагч элементийг ашиглаад одоо нэг юуны чулуун хөрөм чулууны цахилгаан дамжуулах, дулаан дамжуулах чадварыг ашиглаж цахилгааны энергийг дулааны энергээр маш богино хугацаанд шилжүүлдэг. Асар богино хугацаанд өндөр градусын дулааныг гаргаад тэгээд тэрийг уламжлалт одоо сан дулааны цахилгааны технологийн үндсэн зарчмын одоо стандартыг ашиглаж хийсэн. За Монгол гэрт амьдардаг нэг өрх өвлийн улиралд өдөртөө нэг шуудаа нүрс хэргэлдэг гэж бодвол 5-аас 7,000 төгрөгийн зардал гаргаж байна гэсэн үг ээ. За харин энд танилцуулж байгаа халаалтын системийг авч хэрэглэхэд цахилгаан зарцуулалтын төлбөр өдөртөө 1500-аас 1800 төгрөг байх боломжтой гэлээ. Энэ халагчлалтайгаа зэрэг ерөөсөн Монголд үйлдвэрлэж байгаа гол үндсэн материалууд нь ганц хоёр төрлийн юм л жоох үнэн гэсэн болохоос биш. Бусдууд нь бүгд Монголд байдаг хямд төсөр материал учраас үүний хувьд бол худалдах борлуулах нь бол маш хямдхан байна. Хамгийн хямдхан гэхэд 180,000 төгрөгийн үнэтэй. Тэгээ үнэтэй нь болохтойгоо зэрэг 2-оос 5 кг хүртэл хүчин чадалтай 220-ийн хүчтэй гарах боломжтой. Тэр нь болохоор нэг 480,000-аас нэг хол өнгөө тийм л. Тэгээд энийг бол тэгээд хамгийн ашигтай нь болохоор энэ тог маш бага зарцуулдаг. Хамгийн их хүчтэй авж дулаан гаргаж байгаа халагч нь болохтойгоо зэрэг 15-аас 25 квадратыг халаадаг. Тэгээд тэр нь болохоор зах зээл дээр борлуулж байгаа эрчим хүчний үний одоо энэ хөнгөлтөнд орох юм бол асар хямд ашигтай зардал болно. Тэгээд энэ 24 цагийн дотор нэг хамгийн том халагч нь болохоор 1500-аас 1800 төгрөгийн зардал гаргадаг. Кип автомат удирдлагын талын юмнуудын болохоор
би өөрийн биеэр өгсөрдөг. Бусд нь бол одоо манай Монголд төмрийн цэхүүд хаа сайг болчихсон. Тэгээд бид нар бол энэ нугалах, таслах, гагнах ажиллагааг бол бүгдийг хинч гисэн хийж. Тийм учраас асар ихээр үйлдвэрлээд хүмүүсийн хэрэгцээ хангах боломжтой. Зах зээлд худалдаалагдж байгаа ижил төстэй энэ төрлийн халагчдыг бодвол эхнээсээ дуустал үйлдвэрлэлийн бүх шатанд Монгол хүний гараар хийгддэг богино хугацаанд өндөр хэмжээний дулаан ялгаруулдаг гэж импортын бүтээгдэхүүнүүдээс онцлог их байгааг энэ халагчийн патент эзэмшигч нь хэллээ. За шинэ халагчийг гэр хорооллын айлд туршилтаар хэрэгжүүлж үр дүнд нь эргэж сэтгэл хангалуун байвал за цаашид төсөл хөтөлбөрт хамруулан хамтран ажиллах боломжтой дархан сумын удирдлагад хэлсэн байна. За энэ 7 хоногт болж өрнсөн мэдээллийн онцлог үйл явдлыг үзэгч та бүхэндээ танилцуулан хүргэлээ. За үзэгчтэй амралтын өдрийг аятахтай сайхан өнгөрүүлээрэй. Шинэ 7 хоногт шинэлэг мэдээлэлтэй өргөөлцлоо. Баяртай үзэгчтэй.